Дуулал номын 24 бүгдээрээ хамт харъя. Ээлжлээд уншицгаая. Газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн, дэлхий хийгээд түүнд оршигч бүгд эзнийг юм. Учир нь тэрээр далайнууд дээр түүнийг суйрлуулж, гол мөрнүүд дээр түүнийг байгуулж, эзэнний уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй хүм хуурмаг хоосон сэтгэлээ өргөөгүй, худал тангараг тавиагүй нь буюу тэрээр эзнээс өрөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Энэ нь түүнийг хайгчдын үе юм. Яаковын бурхан таны царайг хайгчдын үе юм. Села. Сүр жавхлангийн хаан орж ирлээ. Гулдан хаалгануудаа толгоогоо өрөг, мөнхийн үднүүдээ өргөхтөн сүр жавхлангийн эзэн хаан хэн бэ? Хүч чадалтай эзэн, тулалдаанд чадалтай эзэн буюу сүр жавхлангийн хаан орж ирэхийн тулд гулдан хаалгануудаа толгоогоо өргөж, мөнхийн үүднүүдээ өргөгдөхтөн сүр жавхлангийн эзэн хаан хэн бэ? Төг төмдийн эзэн, тэрээр сүр жавхлангийн хаан болоо. Села. Амен. За, дуулал номын 23 хүртэл номлосон байгаа. Өөрийн залбирлаар. За, тэгээд 24-ийг бүгдээрээ харцгаая. За, эндээс дуулал номын 23 бол үнэхээр гайхамшигтай сүнслэг. Тэгээд энэ дуулал 23 дээр бурхны гайхамшигтай үг бөгөөд энд бол үнэхээр маш их гүнзгий утгатай үгнүүд их байна. Бид нар энэ өнөөдөр дуулал 24-ийг уншлаа. Газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн, дэлхий хийгээд түүнд оршигч бүгд эзнийг юм. Амен гэж эхэлж байна. Тэгэхээр дуулал номын 24 гэдэг маань үнэхээр энэ номлол, энэ үгээр номлоход бол үнэхээр гайхамшигтай бичсэн. Энэ үгийг дуулал номын 24-ийг эхлэхдээ Давид хаан Бурхны хүслийг, Бурхны төлөвлөгөө, Бурхны хүсэл, Бурхны гайхамшигтай аншлуудыг болвол харахтаа ямар зүрх сэтгэлээр харж ойлгох вэ гэдэг маань энд эхэлж байна шүү дээ. Хэлсэн байна. Газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн, дэлхий хийгээд түүнд оршигч бүхэн эзнийг юм. Амен. Тэгэхээр бид нар ийм зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Бид нар өдөр болгон болоо 7 хоног эзний өмнө 7 хоногийн 5 өдөр нь ажилдаг байгаа. Бид нар ертөнцид гараад ажилдаг. Тэгээ ертөнцид гарч ажиллаж амьдрахтаа бол хэцүү үеуд байна. Тэгээд эзний өдөр, эзний өмнө хүндэтгэл мөргөл бид нар өөрөгдөг. Тэгэхээр бидний заавал эндээс мэдэх ёстой нэг зүйл юу вэ гэхээр бид нар нэгдэх өдрөөс эхлээд хаана байна? Бидний зүрх сэтгэл хаана байна вэ? Тэгэхээр бүхий л энэ дэлхий хийгээд түүнд оршдог бүгд хэнийх гинөө? Эзнийхээ. Газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн, дэлхий хийгээд түүнд оршдог бүгд эзнийх юм. Тэгэхээр миний энэ хийж байгаа бизнесийн ажил, миний энэ бүхий л надад байгаа зүйлүүдийн хэнийх юм? Энэ эзнээс хүсүүлээд хүнийх. За, миний хийж байгаа ажил, минь намайг удирдах байгаа хүн бол за энэ болохоор хүнийх гэж боддог. За, гэхдээ хүмүүс бол энийг ажилуулж байна. Тэнд бол хүмүүс удирдах байна. Гэхдээ эцэст энэ ам бол Бурхны гарт байна гэдгийг бол бид нар харах хэрэгтэй биш ээ. Ийм итгэлийн амьдралаар бид нар амьдрах хэрэгтэй. Ямар ч нөхцөл байдал байсан, хаашаа ч явсан, энэ бол бүгд Бурхных. Амен. За, Эфес номын 2-ыг харах юм бол бүрхий л энэ харанхуй ертөнцийг барьж байгаа тэр нэгэн бол муу сүнсээ. Тэгэхээр бүхий л улсуудын эрх мэдлийг муу сүнснүүд барьж байгаа учраас би бол хэн нэгэнд өгөх боломжтой гэж муу сүнс бол Есүст
хэлсэн чи Есүс бол үгүй гэж хэлээгүй. Тэр шалтгаан нь энэ ертөнц болвол түүнийг бол захирч байгаа нэгэн бол муу сүнс. За тэгээд муу сүнс болохоор Адамыг үнэхээр унгааж байж энэ ертөнцийг бол авсан шүү дээ. Гэхдээ бүхий л зүйл Бурханых бөгөөд Бурханы доор байдаг бөгөөд эцсийн өдөр бол Бурхан шүүнэ гэсэн итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Тэгэхээр муу сүнс тийм ээ, муу сүнс ч гэсэн ажилдаг. Гэхдээ Бурхан ч гэсэн мөн ажилдаг гэдгийг бол Христэд итгэдэг та бид бүгд сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ ертөнцид байгаа хүмүүс муу сүнс бол тэнд ажилдаг гэдгийг бол ажилдаг бөгөөд харин Есүс Христийн дотор байгаа хүүхдүүд Бурханы хүүхдүүд, Бурханы ард түмний хувьд Бурхан бол гайхамшигтай ажиллаж бүхий зүйл бол Бурханых эзних юм аа. Амен. Тэнгэр бол Бурханы сэнти, энэ газар болохоор Бурханы хөлийн гишгүүр гэж Библи бидэнд хэлсэн. Тийм болохоор муу сүнс ч гэсэн энэ ертөнцийн дээр ажиллаж байгаа ч гэсэн харин Бурханы хувьд сэнти заларч яаж ажиллаж байна вэ гэхээр яаж ажиллаж байгаа бид нар бол мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор тийм зүрх сэтгэлтэй итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй өгд. Бид нар хүний өмнө зогсож байгаа юм биш, муу сүнсний өмнө зогсож байгаа юм биш. Бид нар хизээд Бурханы өмнө зогсож энэ миний надад байгаа бүхэн бол бүгд Бурханыхаа гэсэн итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Бурханы өмнө бид нар яавал өнөхөр ерөөлийг авч амьдрах вэ? Тэгэхээр энэ Дуулал намын 24-ийн эхлэл бол маш гайхамшигтайгаар хэлсэн байж дээ. Дэлхий хийгээд түүнд оршид бүгд эзнийхээ хичнээн хүний эрх мэдэлд бүхий л зүйлүүд байгаа ч гэсэн Бурхан бол ажиллах юм бол Бурханы төлөвлөгөө учраас Бурханы тэр бүхий л амлалт бол биелэгдэнэ гэсэн итгэлийн амьдралаар Бурханы өмнө зогсох юм бол Бурхан гайхамшигтайгаар Бурханы зүйлүүдийг хийнэ. Амен. Өөрийнхөө хүслийн дагуу үлдэнэ. Энэ бол бидний итгэлийн амьдрал. За энэ ертөнц бол өөрсдийнхөө бодлоор үслээр амьдардаг. За ингэж хийх юм болов за хүнд найдах юм болов би ингэж үнэхээр хүч гаргах юм болов би амжилттай амьдрна гэх мэтчлэн боддог бол хүн бол өөрийн бодлоор амьдардаг бол харин Христэд итгэдэг та бид бүгд итгэлийн амьдралаар амьдарч байгаа учраас ямар нэгэн үнний хүлээн зөвшөөрч үнэхээр сайн сайхан зүйл болох болов гэсэн тэр найдар дотор амьдардаг нэгэн бишээ харин заавал Бурханы үннийг мэдэн Бурханы үнэн дотор тэр үгийн дотор бол зогсон үгийн дотор бол амьдрна. За тэгэхээр эцсийн шийдвэр нь энэ юу гэж байна гэхээр маш их үзэсгэлэнтэй хэлж байна. Бүр 2 ч удаа хэлж байна шүү дээ. Үгэн дээр 2 удаа хэлэх юм болов маш их чухлаа гэж бид нар бол сонссон байгаа. За тэгээд энэ дээр болохоор бүр 2 удаа бичсэн байна шүү дээ. За Есүс ч гэсэн бас хэлэхдээ үннээрээ гэж 2 удаа хэлэх юм бол энэ маш их чухлаа. Тийм болохоор энэ дээр бүхий л газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн бол Бурханых учраас Амен. За сүр жавхлангийн хаан орж ирлээ. Гулдан хаалгануудаа толгоогоо өргөж мөнхийн үүднүүдээ өргөгдөхтөн. Амен. За тэг мөнхийн үүднүүдээ өргөгдөхтөн. Тэгээд та нар толгоогоо өргөөд үүдээ нээгээд тэгээд хамгийн сүүлд нь юу гэж байна гэхээр сүр жавхлангийн хаан орж ирлээ. Амен. Эндээс хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр сүр жавхлангийн хаан та бүгдийн зүрх сэтгэл дотор та нарын дотор орж ирэхээр үүдээ нээ тэр та нарын дотор байж Бурхан бол бүгдийг захирч байна. Бүх зүйл бол Бурханых
Бурхан бол бидний эзэн. Бурхан бидний дотор байхаар та нар зүрх сэтгэлийнхээ үүдийг нээ. Амен. Амен. Түүнийг үнэхээр гайхамшигтайгаар хүлээн авч. Тэгэхээр бид нар Бурханыг өөрийн өөрийнхөө дотор оруулна гэдэг маань бид нар Есүс Христэд итгэн авралахдаа Есүс Христээр дамжуулаад Бурханы өмнө очдог гэдгийг бол бид нар сайн мэднэ. Тэгэхээр бид нар зөвхөн Есүс Христэд итгээд зогсохгүй харин энэ дээр юу гэж вэ гэхээр мөнхийн үүднүүдээ өргөгдсөн сүр жоглонгийн эзэн хаан орж ирнэ. Тэгэхээр Бурханыг бид нар яавал гайхамшигтайгаар өөрийнхөө дотор оруулж ирэх үү Есүс хэлсэн байгаа. Үннээр уулан сүнсээр хүндэтгэл мөргөл өргөхөд. Амен. Бол ийм хүмүүсийг хайж байна гэж хэлсэн шүү дээ. Иохан номын 4:23-4 дээр. Тэгэхээр бид нар зүгээр л амаараа итгэж байна. Би Бурханы даврагдсан гэж амаараа хэлээд яриад байдаг. Биш харин жинхэнэ тэр сүр жоглонгийн хааныг хүлээн авахар зүрх сэтгэлийнхээ үүдийг нээ. Амен. Тэгээ хуучин гэрэн дээр бол ингээ гайхамшигтай бичсэн байна. Гэхдээ Есүс бол энэ үгийг бол яавал сүр жоглонгийн хааныг бид нар сүр жоглонгийн хаан бидний дотор байж мөнхийн үүднүүдээ өргөх вэ гэхээр тэгэхээр бид нар Бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөхдөө тэр Бурханыг урьж тэр Бурхан миний дотор байж намайг удирдах тэр бүхий л энэ тэнгэр газар дээрх эрх мэдлийг барьж байгаа. Тэгэхээр бид нар энэ газар дээрх газар хийгээд түүний дүүр өгдөг бүхэн дэлхий хийгээд түүнд орж түүхэн эзнийг юм за 3-ыг харъя. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? За 4 дээр Дуулал номын 24:4 цэвэр гартай ариун зүрхтэй хуурмаг хоосон сэтгэлээ өгөөгүй худал тангараг тавиагүй нь буюу тэгэхээр хэн Бурханы өмнө очих боломжтой вэ гэхээр энэ дээр хэлж байна. Тэгэхээр Бурханы хоосон хуурмаг сэтгэлээ өргөөгүй ариун зүрх сэтгэлтэй цэвэр гартай хүн Бурханы өмнө очино. Тэгэхээр хуучин гэрэн дээр бол Дуулал номон дээр энэ үгнүүд бол хэдэн удаа гардаг үгэд хоосон сэтгэлээ өргөдгөө хуурмаг хоосон зууд худлаа зүйлд дургүй хүн. За тэгэхээр энэ дээр болохоор зүгээр л нэг ариун зүрх сэтгэлтэй гэж амархнаар бол хараад байж болохгүй. Тэгэхээр энэ ертөнцид байгаа Христ итгэдэггүй худлаа хэлдэг хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ Есүст итгэдэггүй хүмүүс ариун зүрх сэтгэлтэй жинхэнэ урайлгын хүмүүст бол үнэхээр сайн тусалдаг хүмүүс байдаг. Тэгэх юм бол энэ дэр худлаа хэлэхгүй. Тэгэл ариун зүрхтэй тэр хүмүүс бол бүгд Бурханы юм зогсох үгүй тийм биш. Тэгэхээр бид нар хүний зүрх сэтгэлийг харна гэхээр Иремья 17:9 Иремья 17-гийн за энэ Иремья дээр бичсэн шиг тэр зүрх сэтгэл гэдэг бол зүрх сэтгэл бол хичнээн итгэх боломжгүй хичнээн цэвэр ариун байсан ч гэсэн тэр хүний зүрх сэтгэлээс гадна үнэхээр түүний тэр хийж байгаа үлдэж байгаа болгон ариун гэж хэлсэн. Хичнээн тийм ч гэсэн Есүст итгэхгүй байсан ч гэсэн тэр хүн бол маш сайн хүн гэж яриад байдаг. Гэтэл тэр хүмүүсийн зүрх сэтгэл гэдэг маань зүрх сэтгэд итгэж болохгүй, хүний зүрх сэтгэд итгэх арга байхгүй. Тэр хичнээн зүрх сэтгэл нь цэвэр байсан ч гэсэн зүрх сэтгэл хотод худлаа зүйлүүд байдаг.
신이 부패한 것을 마음이라 알 수도 없고 사람이 알 수도 없고 믿을 수 없다는 것입니다. Тэр хүнийг бол мэдэх боломжгүй. Хүнд итгэх боломжгүй. Тэгэхээр хэн бурхны өмнө зогсох боломжтой вэ гэхээр 아무도 십자가 없어요. тэгэхээр энд бол зогсох хүн байхгүй. 그렇기 때문에 우리는 예수 믿는 자만 Есүст итгэдэг хүмүүс л бурхны өмнө зогсох боломжтой. Энэ яагаад боломжтой байна вэ гэхээр Есүс Христэд итгэдэг хүмүүс бурхны өмнө уучлалыг авсан хүмүүс. Амен. 하나님의 보혈로 그 피로 그것은 하나님의 생명으로 Бурхны цусаар Бурхны амиар үнэхээр угаагдсан хүмүүс, уушлалыг авсан хүмүүс, тэд нар бол цэвэр хүмүүс. Тэгэхээр би өөрөө өөрийгөө цэвэр болгосон юм биш. Есүс Христийн цусаар бид нар цэвэр болсон учраас Бурхны өмнө бол зогсох боломжтой болсон. Түүгээр зогсохгүй бидний зүрх сэтгэл бол хуурмаг хоосонгүй байх юм бол жинхэнэ үнэн хаанаас гарч ирж байна вэ гэхээр үннээр дүүрэн байхад бол тэнд үнэн гарч ирнэ. Шудраг зүйл гэдэг маань үннээс гарч ирнэ. Тэгэхээр бидний хувьд бол бидний зүрх сэтгэл бол тийм байж чадахгүй. Гэхдээ бид нар үннээс зурх юм бол тэр газар дээр Бурхны өмнө зогсох нэгэн болно. Амен. Тэгэхээр бид нар сүм чуулганы хувьд бол андуураад байгаа зүйл байна. Эзний үнний үг, үнний үгийг хүсэмжлэн үнний үгэнд итгэн, үнний үгэнд дуулууртай байна. Байсан нэгэн бол та 5 дээр хэлж байна. 24-ийн 5 дээр хэлж байна. Тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Тэгэхээр бидний бүхий бодол үзэл зүрх сэтгэл үнэхэр цэвэр байснараа би бурхны өмнө үргэлж үнэн шудраг байснараа биш, харин Есүс Христийн цусаар би уучлалыг авч би түүний үнний үгийг эцсийн хүртэл барин Бурхны үнний үгээр Бурхны өмнө зогссон, хүндэтгэл мөргөл өргөсөн нэгэн бөгөөд түүгээр зогсохгүй Есүс Христ ариун сүнсийг аван ариун сүнсээр бид нар тэр үнний үгийг ойлгон удирдуулаа гэж хэлсэн. Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн итгэгч гэдэг маань үргэлж ерөөлөөр бэлхам дүүрэн нэгэн байдаг. Амен. Тэгэхээр энэ дээр ерөөлийг авна гэж хэлсэн. Бид нар бол ерөөл өгөөч гэж хэлэх хэрэг байхгүй. Бид нар бол аль хэзээний ерөөлийг авсан хүмүүс ээ. Христэд итгэдэг хүмүүс. Ариун сүнсээр дүүрэн итгэж дагаад хэлэхгүй юу? Ариун сүнсээр дүүрэн итгэгч. Ариун сүнсээр дүүрэн итгэгч. Ерөөлөөр дүүрэн. Амен. 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 Бид нар болохоор аль хэзээний ерөөлийг авсан хүмүүс, бид нар Есүсийн цусаар цэвэрлэгдсэн. Бид нар үнний үгээр дүүрэн байна. Түүгээр зогсохгүй. Тэр үнний үгэн дотор ариун сүнсээр бид нар дүүрэн байж, ариун сүнсээр дүүрэн байж, Бурханд ариун сүнсээр хүндэтгэл мөргөл өргөн үйлчлэхэд магтаалыг өргөхөд аль хэзээний ерөөлөөр дүүрэн нэгэн. Амен. Энэ бол бид нар өдөр болгон үнэхээр Есүсийн дотор ялсан итгэгч нар байхыг хүсэж байна. За өнөөдөр бодод би үнэхээр ерөөлтэй нэг юм бэ. Би ариун сүнсээр дүүрэн нэгэн би бол Есүст итгэгч ерөөлөөр дүүрэн гэсэн бат итгэлтэй байж өнөөдөр ялахыг Есүсийн нэрээр өрөөж байна. Бүгдээрээ хамт залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дурсагдж, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь өнөөдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Бидний сорилтонд бүү оруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар суу мүү хөт таны. Амен. За сүм чуулганыхаа төлөө залбирч өгөөрэй. Сүм чуулган маань ариун сүнсээр